Оройн мэдрэг үзэгчдээ 10 ихэр чөлөө цаг төлөөс бэлтгэн өргөдөг нутгийн цаг мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Эхний мэдээллийг хүргэе. Unitel Group-ээс орон даяар зохион байгуулсан 21 аймаг 21 сюрприз аянд оролцож супер азтнаар тодорсон 2 хэрэглэгч өнөөдөр нэг өрөө байр иж бүрэн цахилгаан бараагаан гартаа авлаа. Өчигдөр 10 ихэр чөлөө цаг төлөөзээр Unitel Group-ээс орон даяар зохион байгуулсан 21 аймаг 21 сюрпризийн супер азтнуудыг шалгаруулсан. Супер хонжурын эзнэр хар хорин суманд хуваараа бизнес эрхэлдэг Осрын отгон нэг өрөө байрны азтнаар тодорч өнөөдөр түлхүүрэн гартаа авлаа. Харин иж бүрэн цахилгаан барааны эзнэр Сан сумын Харьяа 10 ихэр сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 3-р ангийн сурагч Ил Сонин Туяа гэсэн бяцхан охин инхүү азтан бол шагналан гартаа авсан юм а. Мөн гар утасны азтнууд Өвөрхангай, Хар хорин, Батүлзий зэрэг сумдуудаас тодорсон юм а. Энэ ташрамд дурдхад Баян хонгороос тодорсон супер азтан болох нэг өрөө байрны эзнэр эхнэр 4 хүүхдийн хамт түрээсийн гэрт амьдардаг эрхэлсэн тодорхой ажилгүй 30 гаруй насны залуу тодорчээ. Ийхүү нүдээ олсон сайхан тохирол болсонд иргэд сэтгэл хангалуун байгаа юм а. Unitel Group нь Улаанбаатар хотын нийт хэрэглэгчдтэй 5 байр хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж нийт 15 байрын эзэн тодорч байсан бол 2013 оны хувьд орон нутгийнхаа хэрэглэгчдэд зориулан 21 аймагт нэг өрөө байрны эздийг ийхүү амжилттай тодруулж өндөрлөлөө. За ингээд Unitel Group-ын нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол орон даяар 21 аймаг 21 сюрприз хөтөлбөрийг маш сайн зохион байгуулж өнөөдөр үйл ажиллагаагаа өндөртөд азтангуудаа энэ азтангуудаа урамшууллуудын шагналуудыг ядгаж байна. Супер азтан Хурмын ордны Чанхурд баригдаж байгаа хос уянга 36 айлын орон сууцанд наран талдаан цонхтой нэг өрөө байраа хүлээн авч алт цэнхэр хадгаан зүйлээ. Маш их баяртай байна. Сайхан байна. Сайхан сэтгэл таалагдсан сайхан байршин байна. Ингээд маш баяртай байна. Шудраг үннээр ингэж гоё сюрприз барьж байгаа Unitel компанийн хамтланд маш их баярлж байна. Тэгээд энэ үйл ажиллагаа маш шудраг, үнэн зөв явагддсан байна. Тэгээд их л баяртай л байна л та. Баярлалаа л байна. Unitel-ийн хамт олонд цаашдынх нь ажилд нь амжилт хүсээд явуулж байгаа үйл ажиллагаа нь улам бадран цэцэглэх болтугай та бүхэндээ эрүүл энх аз жаргал ажлын өндөр амжилт хүсье. Түүнчлэн анх удаа азтнаар тодорхтой Unitel Group-ээс орон даяар зохион байгуулсан 21 аймаг 21 сюрпризийн супер хонжурын нэг болох иж бүрэн цахилгаан барааг хожсон бяцхан охин инхүү ярьсан юм а. Би энэ жил энэ дугаарыг авсан 15 эрэгтэй харилцсан. Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 3-ын Б ангид сурдаг. Би анх удаага ийм азтан болж үзсэн. Тэгээд их баярлж байна. Ийм сайхан аз тохиож өгсөн баярлалаа. Unitel Group-тэй үргэлж холбоотой байдаг үнэн хэрэглэгч болсон өөр хангаачуудтай суглаат аянд идэвхтэй сайн оролцож азтан болсон нийт хэрэглэгчдтэй 10 ихэр сумын салбарын зүгээс баярын мэнд хүргэлээ. За сайн байцгаана уу нийт өөр хангаачуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Unitel Group-ээс зарласан 21 аймаг 21 сюрприз хөтөлбөр маань амжилттай хэрэгжиж өндөрлөө. Нийт супер шагналын эзэд болсон азтангуудаа баяр хүргье. Мөн Монголын 100% хөрөнгө оруулалттай Unitel Group-ийн дэмжин үргэлж бидэнтэй хамт байдаг хэрэглэгчдтэй бас баярлалаа гэж хэлье. Орон даяар явуулсан энэхүү суглаат аяны тохирол үнэхээр үнэн зөв шудраг болж өндөрлөлөө. Ингээд аз одон алгандаа багтсан нийт азтнууд болон Unitel-ийн үнэн хэрэглэгчид та бүхэн Unitel Group-тэй үргэлж холбоотой амьдраарай. Дараагийн мэдээллийг хүргэе. 19 сул ажлын байрны орон тоон дээр өнөөдөр төрийн албаны сонгон шалгаруулалтыг цахимаар авлаа. Тус шалгалтанд нийт 44 хүн өрсөлдсөн юм. Шалгалтын нэгдсэн дүн маргааш тодорхой болох юм байна. Өнөөдөр төрийн жинхэнэ албаны мэргэжлийн захим шалгалт авлаа. Тус шалгалтанд 19 сул ажлын байран дээр нийт 44 хүн өрсөлдсөн юм а. Шалгалтын эхний байдлаар 17 хүн орсноос 3 нь тэнцэж гарч ирсэн байна. Үүнээс харахад төрийн албаны шалгалт өгч байгаа зарим иргэдийн хувьд хангалтгүй байгаа юм а. Энэхүү шалгалтын гол онцлог нь зохион байгуулж байгаа албан тушаалтнуудаас ангид зөвхөн өөрийн мэдлэгийн цар хүрээг харуулсан шалгалт болж байна. Шалгалтанд 35 буюу түүнээс дээш оноо авсан иргэн сорилын шалгалтанд тэнцсэн тооцогдож дараагийн шалгалт болох ур чадварын болон ярилцлагын шалгалтанд орох эрх үүсэх юм а.
Ур чадварын шалгалтаар ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагын хүрээнд тухайн иргэний албан хэрэг хөтлөх ур чадвар, компьютерийн өргөн хэрэглээний програм хэрэглэх зэрэг ур чадваруудыг тус шалгана. Энэ шалгалтын нийлбэр оноо 15 хүртэл байна. Ярилцлагын шалгалтаар иргэний ажилд орохыг сонирхож буй байгууллага ажлын байрны зорилго, зориулт, чиг үүргийн талаар болон уг албан тушаал хашихад шаардлагатай мэдлэг хандлага, зан үйлийг тодорхойлоход чиглэгдсэн асуултын хүрээнд иргэнтэй ярилцаж шалгана. Та өхний одоо сая харсан одоо захим хэлбэрээр авч байгаа. Энэ бол эхний шалгалтын тест байдаг. 60 асуултаа оноогоор аавна. Ямар ч хүний оролцоо байхгүй. Цаанаас нь одоо юугаар удирддаг иймэрхүү одоо юу байгаа. Тэр хүн л одоо өөрөө мэдлэгээрээ шалгарна. За энэ шалгалтаар бол 60 асуулттай тестээс 35 асуултыг одоо зөв бүгэлжээж тэнцэнэ. Тэрвэл одоо 60 минутын дараа та хэдэн оноо авсан тэнцлэхгүй гэдэг нь шууд гараад ирнэ. Ажлын байр болгоноороо одоо хамгийн өндөр оноогоос доош нь жагсааж одоо байр эзлүүлнэ гэдэг. Тэр одоо сайн тэнцсэн хүмүүсийг. Тэгээд хамгийн өндөр оноо авсан хүн бол тухайн ажлын байран дээр одоо 1-р байранд орж ажлын байр сонгох эрх үүсэж байгаа. Энэ бол ажлын байрны сонгон шалгаруулалт гэсэн үг. Одоо нэгд хүн ажлын байртаа очлоо 2 дахь 3 дахь хүн бол тэнцсэн хүн нөөц бас үзэгдэх юм юу та гэж. 19 ажлын байранд хүний их эмч 6, малын их эмч 5, мал зүүч 2, татварын байцаагч 1, хар хорин сумын төрийн сангийн төлөөлөгч 1, байгаль хамгаалагч 2 гэсэн ажлын байрнууд сул байгаа юм а. Ингээд шалгалтын эцсийн дүн маргааш гарна. Орон нутагт болсон онцлог үйл явдлыг хүргэлээ үргэлжлүүлээ та бүхэн манай улс орнд болон дэлхийн улс орнуудад болж байгаа үйл явдлыг хүргэдэг интернет мэдээгээ хүлээн авч үзнэ үү?